Мексико 3 дугаар анги. Сэрүүлэгтэй цаг. Дахиад дуусгүй. Нотик сэрүүлэгтэй цагийг янзлая. Синка Диндимич ихсэ. Диндимич, сэрүүлээ. Диндимич. Ой, чи сургуулийн цаг хоцрогон. Диндимич. Босоод өгөөч. Ястаа сүрхий дэн шүү. Эдний заавраагуур нь хаана гэдгийг? Өгөөдөө энэ бол хуучны механик сэрүүлэгтэй цаг. Заавраагаараар ажилддаг бүршээр ажилддаг юм аа. Тэрний яаж ажилдгийг? Хүмүүс бүршийн чангалж эргүүлнэ. Тэр нь аажмаар тавигдахдаа араа хөдлөгөж цагийн зүг эргүүлдэг. Сэрүүлэгтэй цаг өдөрч гисэн. Хурдан бос, нуур гараа угаа. Дийдийг шодоод босч байгаа. Аава, сэрүүлэгтэй цаг дуграагүй нэдэрчиж. Эргийн зэндээ араанд нь өд ороод гатчихсан болохоор ирэхгүй. Нотик надад тусал. Бабус, юу болоод байна? Газар хөдлөж явах шиг байна. Өндөр эвдэрчжээ. Энэ хууч хогийг гаргаж хайцсаг болжээ. Нэмдимич аав ажилдаа явлаа. Хичээлээс битгий хоцроорой. Хоцрохгүй. Би таавэна. Хогийн санд Одоо бидэнд юу тохиолдох вэ? ийм юм л даа Нотик. Хүмүүс эписимаа эргэлзэхгүйгээр хайдаг. Цасч болохоор цахилгаан хэрэгслийг шог руу хайж л орхидог. Тэгээд тэр хаягдлыг хогийн цэг гэдэг аимшигтай газар даваач. Эвдэрхий цахилгаан хэрэгсэл дотор фиксик байж тааруул тэр маш том аюултай нүүр тулгардаг. Нэгэн цагт өвөө минь хуучин зургатан дотор хогийн цэгт орхигдсон юм аа. Өвөө арай гэж бульдозерын замаас моторч дөргсөн. Бас тэр шатаг цууханд орж дуусаагүй гайхамшиг. Тэрний дараа өвөө юу ч хамаагүй засах гэж том хогийн цэгээр хийсэх болсон юм. Өвөө минь гацуурлын даван дээр очсон доо. Фиксикийн авраг баг өвөө минь олж гэрт нь эргүүлж авчирсан нь сайн хэрэг. Би ч магадгүй маягүй. Нотик гэхдээ хогийн цэг рүү явж магадгүй шүү. Бабус, би сэрүүлэгтэй цаг хааччихва. Аав засуулах гээд аваа явчихсан баха. Ноёг бабус хоёр дотор байгаа штэ. Дахиж яахад явчих. Би хогийн цэг рүү явмааргүй. Ойлгохгүй шүү. Эндээс гарах ганц л аргагүй. Цагийг бас дуургах хэрэгтэй. Гişтэй яаж? Цагийн дотор гол бүрш бас 2 дугаар бүрш байгаа. 2 дахь бүршийг тоомсоор зогсоож хүлээл гэж байдаг. Жижиг зүү сэрүүлэг тавьсан цаг дээр очиход бүрш тоомсноос мултарч араанууд чөлөөтөө эргэж эхэлнэ. Ингэснээр жижигхэн алх хонхнуудыг маш түргэн зогтдог. Сэрүүлэгтэй цаг ингэж дуурдаг. Тэгвэл энэ удараануудыг зогсоосноо алах хонхоо нүдэхгүй байгаа юм байна. Яг тийм. Би арааг маш цааш хөдлөе. Чи өдийг татаарай. 1 2 гола. 1 2 гола. Тибиш. Синка, миний сэрүүлэг дуурч яах шүүгүй. Чимээ дэмжиглээдгүй. Худлаарай. Нэг сэрүүлгийг унтраалаа. Дахиад нөгөө ганцаар хөдлөөс. Ноёг. Би энэ байна. Ноёг. Би хоёр сэрүүлэгтэй цагийг янзаасан. Юу болох вэ гэж? Араанд нь үд ороод гацаач хаж. Үд яаж цагирлогтой ордог байна. Оо, би шинжгүй гэж сэрүүлэгтэй цагаа дэрэн дороо хийхээс л болсон баг. Тэгвэл нэг хүн өглөө сэрэлт өгөөгөөс болж бид хоёр хогийн цагт очих шахсан гихтэй байгаа юм
3 дугаар анги төгс